Хэрвээ сургуулийн аимшигтай муу чон шиг харагдах хүн үүндээ бусдад нуутай тусалдаг байсан бол яах вэ? Оками Рёко бол догшин ширүүн хөхтэй аимшигтай гэгдэг охин. Гаднаасаа сүтмээр харагдагч тэр Отоги банк гэдэг сургуулийн клубт ажилладаг. Тэд сурагчдын асуудлыг шийдэж өгдөгч нэг нөхцөлтэй. Хийсэн тус бүрийн хариуг дараа нь заавал төлөх ёстой. Өөрөөр хэлбэл тэд одоо чам туслана, харин дараа нь чи туслах ёстой. Түүний хажууд жижиг битэж маш овжин Акао Ринго байдаг. Мөн Морино Рёши гэдэг ичимхий хүү багтан нэгдэгч Окамитай ярих болгондоо бараг сандарч унах гээл байдаг. Анги бүрт клуб янз бүрийн хүсэл хүлээн авч дээлхэлттэй тэмцэх, сурагчдад туслах, сургуулийн нуугцан асуудлыг ил гарах зэрэг зүйлтэй тулгарна. Гэхдээ Рёкогийн хатуу төрхийн цаана тэр одоо хүртэл мацаж чадаагүй сэтгэл өвтгөн өнгөрсөн нуугдаж байдаг. Рёши түүнтэй улам ойртох тусам бусдаас нуудаг зөөлөн талыг нь баг багаар олж харж эхэлнэ. Окита Масаши болон Унажигийн зохиолоо сэтүүлсэн Оками-сан то Шичинин но накама тачи 10-10 Рёши хинч харагдахгүй үедээ гүүл дүр үзүүлээд хүн анзаарсан мөчөд шууд сандарч нууж байгаа харах нь үнэхээр инээдтэй. Мөн бүх дүр нь улаан маалгаад, шоргоолж ба цацаа гээд үлгэрийн дүрүүдээс санаа авсан байдаг. Өдөр бүр нэг аним.